Уучлаарай. Энэ бол харамслын шүлэг. Угаардсан хотынхоо улайрсан дарга нарт хандах шүлэг. Уйлсан нутгийнхаа урвсан эргэдэд захих шүлэг. Унтарсан Монголынхоо ухаант ирээдүйд хаяглах шүлэг. Буурал түүхийн гашуун нулимс чойн юмар дамжиж байхад, бусдын төлөө хайрлагж даш балбарыг захиж байхад, бурханд хандсан танхай шүлэг яруу найрагт тесрэлт хийхэд буруутгаж зөвтгсөн олон хүмүүс одоо л тэдний зөв гин. Сансандаа хүрэх гээд ардчлалын нэрээр идээд сууж байхад, сайн мөгийн төрүүлж харчхаад тэр ганцаараа дуурч байхад, саруул ухаанд чинь итгэнэ гээд эс цоргийг үхэж мартагдахад санаагүй бодоогүй олон хүмүүс одоо л түүний зөв гинэ. Багтарч ухмаар яасан тэнэг Монгол вэ? Байхад нь үнлээд хамгаалж чадаагүй яасан дорой Монгол вэ? Баригдсан хойноо амьгүйх шиг яасан хулчгар Монгол вэ? Байхдаа хилээд сануулад байхад сонсоогүй яасан дүлий Монгол вэ? Хэтэрхий уурандаа шатаж хэлэхээр хохин гээд агсармаар, хэндж өгөхгүй хааны зарлагтай Монгол гэхээр асгармаар, хинээс өвлсөн ямар түүхийн үргэлжлэл вүлээ ичмээр, хэн дүлдээх юуг бүтээх Монгол вүлээ харамсмаар. Залуу халуун үеийн үжил бодлоо халтар зоосоор зарчихсан, зарц боолын амьдралдаа ард түмэн нь дасчихсан, зааж сургах хитгэн хөгшд нь намын солио тусчихсан. Заата энэ Монголд чинь эрүүл хүн алгал байна. Зангаа зүсэн дарга нар нь хамаг баялгаа өмчилчихсэн, задарсан төрийн завхарсан үнэн одоо нэгэнтээ цайрчихсан. Зарах шүүхгүй энэ нийгэмд мөнгөтэй хүний л зөв болсон. Зайлуултаа хэдэн хүүхдүүд минь архины шилээр л тоглож байна. Тэгэхээр омогших дуртай, онгорох дуртай Монгол хүн та сонс. Тэнгэр заяанда бардаж, танхи хүчэндээ эрдэж, галын монголчууд бид таван твд цуутай гэж тамир хүчээ шавхаж таарсан болгондоо онгордог таны миний тэр үе дуусаж байгааг анхааруулъя. Буурал түүхийн гашуун нулимс чойн юмар дамжиж байхад, бусдын төлөө хайрлагж даш балбарыг захиж байхад, бурханд хандсан танхай шүлэг яруу найрагт тесрэлт хийхэд буруутгаж зөвтгсөн олон хүмүүс одоо л тэдний зөв гинэ. Ээж аваас.